хулгайлагдчих. Хулгайлагдчих шүү дээ. Яага хулгайлагдчих вэ? Мэдгүй хаяа нэг огцоо залгадаг юм адлаа. Энэ баг өдөртөө бол нэг залгадаг юм батараа. Аха ханхун байл ямаар байна гэдэг. Гэхдээ ханхун байхгүй гэдэг. Хулган бол та болохгүй байна. Ханхул амаа гэдэг байхгүй. Хүмүүс хулган л гэдэг шүү дээ. Энэ тавцаас Урсыг бол гişүүд мишүүдийн хормонд яцсаач гоё л болт юм бэл. Төгөөгөө хөрөн дээр бол боломжтой байж байгаа. Би нэг жоохон ажилтаа болчиход гадагшаа очсон. Тэгээ ажиллаа. За, намрын үйлрэл эхэлж бас эд найр өрмийн сарууд эхэлж байна. Тэгэхээр бас цахим хуудасаар бол нэг ийм сүүх тэрэг нийлээд явсан. Олонний анхаарлыг татсан тий. Хормийн одоо зураг авалт, хормны үйл ажиллагаан дээр очдог ийм сүүх тэргийн талаар яваад байсан. Тэгээд тухайн одоо сүүх тэргийг зохион бүтээсэн Ванчин дөрчтэй бид хөө. За тийм талбай дээр ирсэн байна тийм ээ. За байна. За сайн байна уу? Сайхан намарч. Сайхан намарч чинь. За энэ яг ямар технологи гэдэг нь болчиход ингээд ямар тэрэг яваад байна? Ямар зориулттай юм тэрэг яваад? Технологич байх үү энэ чинь зүгээр л. Хогны л үйлчлэг нь л явж хөрөм клип зураг авалтын л. За ер нь хэд орчим төгрөгөөр ийм тэрэг болсон. Ер нь хэдэн километр цаг хугацаа? Ер нь бол нэг 25 сая орчим болсон тий. Тэгээд юу болсон? Тэгээд тулд нь бол нэг 17 20 орой өгдөггүй маа. Тий. Ингээд орцтой юм да. За үйлчлүүлэгчид ер нь хэр их байна? Бас яг 28 найрын сар эхэлж шүү дээ. Үйлчлүүлэгч байгаа тий. Гайгаа. Гэтэ бас зарим жоохон хичээж гэдэг юм уу? Тэгээ үн асуучаа тэгээд за гэл. Өнөөдөр бол хөрмийн зураг авалт кино бичлэг нь л их явж байна да. Үн ханшны хувьд ер нь хэд орчим төгрөгөөр? Одоо жишээлбэл нэг өдрийн хөрмөндөө ч юм уу ингээд зориулаад за зураг мураг гэдэг юм бүр яах. Энэ цагийн 150-аас 200 мянга орно л гэж байна. Тий. Таны энэ өөр юм бас өмсөн малгай толгой бас ямар утгатай малгай. Үгүй энэ малгай өөрөө ингээд барьж яваад юм уу тий? Би жолооч нь бол өөрөө энэ малгай өчигдөр надтай нэг хүн болзоонд явсан юм аа. Тэгээ надад бэлгэлсэн. Өчигдөр л гэсэн. Гоё малгай бас тий. Одоо зогсоож байна гоё. Цагдаа аймаг зогсооноо. Тэгээ зогсоогоо тэгээ зураг авах бол ямар гоё ингээл тэгэл явуулсан шүү дээ. Айгуу хүндэтгэлтэй анднаа надад бас. Тэгээ би одоо нөгөө тусгаасан чигүүрэг бүхий байгууллагуудтай ажиллах нь л шахуу явдсан шүү дээ. Тэгэл айгуу их зам тавьж өгнө. Тэ намайг урдаараа байнга оруулна. Яг хүмүүс нэг юу яагаад ч яг ингээ намайг явж байгаа давхар ингээ бичлэг хийгээд тэгээ жоохон төвшөө өсгөж гэлээд. Тэрнээс бусдаар бол гайваа. Цулаа! Би чам хэлээ үстэй. Хунцагаа суух хэрэгтэй ирээ гэж. Суух яваа. Бизнесийн давхар л 30 сая төгрөг байгаа тэгэхгүй л да шаналж шүү дээ. Тэгэхгүй бол тий. Та ер нь өөрөө хормоо хийсэн үү? Үгүй хийгээгүй. Тий хийндэ. Хормоо хийвэл ямар өдрөж тэгэх вэ? Мэдгүй би одоо ч бас гэтээ яг нэлээд туршлагатай уулзлаа юм л да. Энэ жил нэг 10 20 хормоор явчлаа. Ерөнхийдөө бол тэгээ мөнгө л юм билээ шүү дээ. Шал амжингийн хэлтгээ би нэг хормын одны нэг хүнтэй нэг уулзсан юм аа. Тий. Жилд 1100 хүн хормоо хийх юм байна. Зөвхөн хормын ордон дээр байхгүй тийм батлуулж байгаа. Тэгээд дүүргийн ингээ батлуулж байгаа 5 10 ч юм уу. Тэгээ бас хуулианыг батлуулахгүй байж байгаа 2000 орчим хөрм болдог гэнэ жилдээ. Энэхэд бол тэрний 5 жилийн дараа 80 хүмүүс алдаг гэж шүү дээ. Тэр амар юм л. Тэр хүн надад өнөө хэлсэн мэт гутлаа хэлсэн мэт. Гэхдээ энэ бол бараг л үнэн байх гэж бодсож байгаа би. Тэгээ 2000 хүний 80 хүмүүс алга гэж хэр хүн цагаас олж чинь тийм эсэж. Имзэглэн шүү дээ тийм. Тэгээ хэцүү шүү дээ. Үр хүүхдээс гадна тэгэл хүний нэг амьдрал авахгүй тийм. Нэг нэгэндээ ингээ хүний амьдралын 5-аас 10 жилийг зарцуулчаад уцаад ингээ ялж чадахгүй юмнаас болоо салж ийн гэдэг чинь аим хэцүү. Тэгээ сонсчоод тэгээ судлаа хэлгүүдэй гэж бодсон. Тэгээд сүүлд нь хавраа бас фейсмэс янз янзын сошиал медиагаар хайж үзсэн үнэн л юм бэл. 5 жилийн дараа буцаа салж ийн гэдэг чинь бол аим хэцүү. Гэр бүл төлөлтөө сайн хэрэгтэй юм шиг байна. Тийм шүү дээ. Гэр бүл төлөлтөө сайн хэрэгтэй шүү. Тэгээ энэ бол би яг зөвхөн ингэж боддгийг. Эрэгтэй хүн бол дамаа ялангуяа. Хамтлаа шоудаад хамтлаа ингээд ахин болгон ижлэгэн болсон цаг хүүхэн болгон ижлэгэн болсон цаг хурмаа байвал одоо ингээд хурмаа яж байгаа хүмүүс дандаа 18-аас 25 настай ингээд хамтлаа сайхан шоудах хэрэгтэй юм тий. Ахны нэглэг яг очоогүй агчин болчих гээгүй л тий. Энийг л оцоол бодлоо зөв болсон юм шиг байна. Тэгээд ингээд яахгүй гэр бүл олцоод байдаг нэг найз нь залгаад байдаг гараа шоуд ягаад нэг хинэн гарахгүй гэдэг. Тэрнээс бол хэрүүл болдог. Энэхдээ ийм л асуудал юм байлаа шүү дээ.